Та дараах 5 төрлийн сургалтыг зөвхөн натур шүүц Монгол боловсролын төвөөс авах боломжтой. Нэгдүгээрт АПР сургалт. Энэхүү сургалтаар АПР хөтөлбөрт оролцох оролцогчийн ажиллах гэрээ, ажлын нөхцөл, эрх үүргийн хариуцлагын талаар мэдээлэл олгодог. Хоёрт нь хүүхэд тасаргааны сургалт. Энэ сургалтаар зочин айлын бага насны болон өсвөр насны хүүхдүүдтэй хурдан хугацаанд харилцаж, хүүхдийн хөгжлийн онцлогт нийцүүлэн ажиллах арга барилтай танилцна. Гуравдугаарт харилцааны ур чадварын сургалт. Хүүхэд болон гэр бүлийн гишүүдтэй хурдан дасан зохицож дулаан харилцаа үүсгэхэд тустай хичээл юм. Дөрөвдүгээрт соёлын сургалт. Энэ сургалт нь Герман улсад анх очиж байгаа хүмүүс өгөх зөвлөмж сургалт юм. Тавдугаарт анхны тусламжийн сургалт. Энэхүү сургалтаар гэнэтийн шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх арга барилд суралцсан.